тоглолтын ихний тоглолт 90-81 бодон содсон. 2 дахь тоглолтоор 85-80 майнер содсон. Ингээд үзэгчтэй 3 дахь тоглолт эхэлсэн. За давтахны цаг дуусч байсан. Батэрдний сайн хамгаалт дуустал нь хамгаалсан. Нямцогт 3-9-ийн хурдан давтаханд гарч ирсэн. Инхватертэй өөр агаар дээр контактлсан. Тоглолтын нээлтийн өнөө. Энэ сонирхолтой тоглолтод дуусандаа 3 онооны шийдэлт нь оновчгүй. За үүний төлөө тэмцэл Инхватер Тинчун хооныг өндөрлөөд 2 дахь боломжийг үүсгэсэн. Сэлэг бодонс ихний оноо болж байна. Талбайд үлдсэн Батэрд нь 2 дахь боломжийг үүсгэсэн. Нямцогт дээр 2 хамгалагчийн голоос их хөвлөггөн гараад ирсэн. Тэгж хэмжээг байна. Захаад Инхватерыг гол Виктороос авахсан. Олмар дөнгөж шилцээр Батбаярын 3 оноо шилжсэн. 85-80 харьцаад дууссан байгаа. Болор Эрдэнэ дамжуулт Бат Эрдэнэ дээр ирсэн 3 онооны шийдэлт нь оновчтой болсон. Энэ залуу тоглолт болгоныг Батбаяр за баруунда хомж ороод андыг завчин дээр шилтэн дээр үлдээцэндээ ариун болдын яанан тэр дор нь хариу өгнөглөө. шилдүүдээс хэмний хагас их алдаад байсан. Тийм 3 онооны шийдэлт нь оновчтой болсон. Дараагаас нь шийдэлтүүд. Зөвхөн 100% авчиж болохгүйс бөмбөгөө алдсан. Нямцогт тэр хинч очоогүй түүнийг нь 3 оноогоор шийдгээд өгсөн. Нэг гэж хэлж байна. 25-т эхэлж байгаа юм. 7 оновчтой болсон. Нямцогт. За юу гэдэл доорсондоо тийм 3 онооны шийдэлт нь оновчтой болсон. Тийм ч ухаан. Нуугаад гараад ирсэндээ. За өөрөө нэг баруунда шахаа Сэргэлэн Баатар хамгийн сайн шилдэг зэг нь 3 оноо шилдэг амжилттай. Хэлдэг байна. Ер нь аль нэг тал нь бол хинлээ алдахгүй байна. Нөгөө талаас Донголгийн санчаар бодтой талбайг онгойлгож байна. Тоглолтууд Роналд өндөртөө. Тоглолтож магадгүй 3 онооны шийдэлт нь оновчтой болсон. Энэ бол наран гэрлийн Батбаяр дээр гарч иж байгаа маань ахаад Каснс татгуулсан голоор Батбаяр К тэгээд орцсон тоглохын амжилттай. Сүүлийн минут ажиллаж байна. Каснс 3 онооны шийдэлт нь оновчтой болсон. Каснс ер нь гарч ирснээс хойш шүдөө хүчтэй бүртгэн гарч ирсэн байна. Тоглолтын оновчтой болсон нэмэлт нэг шийдэлтийг отгон дээрийн тулга игэр боллоо. Каснс нэг үг буцаад станы араас Инхватер доор Берлин даваудаа орцсон байсан. Брайс Джонсон Батэрд нь шийдсэнгүй. Буцаагаад Брайс Джонсон руу гаргасандаа холын зай шийдэлт нь эцэст нэг юм амжилттай болсон. Дамжуултыг өгсөн Батбаяр зайгуу тал руугаа зүтгэх гэж оролцсон. Дундын зай шийдэлт нь оновчтой болсон. Энэ залуу шийдэлтэй байгаа маа. Юмн заяа цаана өгсөн. Тийм тойрж гүгээд 3 онооны шийдэлт нь оновчтой болсон. Энэ довтлого бол маш чухал байлаа. За Каснс пункт утсан Одоорын эсрэг 3 онолчийн эсрэг шахаа дайраад орсон тоглохын амжилттай. Дамжуултыг өгч байгаа юм байна. За нийт тусалжуулагчид бусдыг гараад өгөөл гэдэг 3 онооны шийдэлт нь оновчтой болсон. Демаркус Каснс төдийлэн сайн байж чадаагүй л бус талбай хурдаараа илүүхэд онгойлгоцсон тоглохын амжилттай чамгаачаад байгаа. Магтанасынуудаа зүүндээ хомж ороод Батэрд нь өөргсөн довтлогын амжилттай болсон. Биеийн тавираад одоо нэг Каснсыг бол чухалчиж авч үзэхгүй байгаа юм шиг л сайн тоглолт үзүүлж байгаа маань савсандаа скрап бус талбай руу хомж ороод буцаад Каснсыг шилдэн дээр үлдээсэндээ Демаркус Каснс Сантаны асуудал маш чухал дээрэгдэн. Хэрвээ дөрөв болох юм бол суугаас өөр замгүй болон 3 онооны шийдэлт нь оновчтой болсон. Дөлгөөнөр ирж байгаа маань. Энэ дээрэн гой бөмбөгийг тасцсан. Бат Эрдэнэ ганцаараа гараад ирсэн. Зүүн доотлохоо оновчтой болсон. Омны Эрдэнэ болоод 2 удаа хүрд эргүүлж iPhone 17 Pro. Samsung TV мэт олон бүлгийн эзэн болох боломжтой. Эго iPad татаж санчир дамжуулт Брайс Джонсон дээр ирсэн 3 онооны шийдэлт нь оновчтой болсон. Брайс Джонсон боломжтой тунгалгийн санчир нэвт дээрээ Джонсон дүлдээс Джонсон тоглохоо алдсан араас орж ирсэн. KJ McDaniels нэмж чадсан. 2 дахь боломж үүссэн. Каснс ахаа тулгад татгуулж байгаа. Каснс уг шилдэн дээр үлдсэн байсан. Дөлгөөнөөр бодтой байгаа ашиглажлаа. Замруугууд явсан гоё өгцөн шүү. Давцгаа оновчтой болсон. Тоглолтод засварлаагүй хуудсан Каснс голоор бөмбөг аваад дайрсан тоглохын амжилттай. За Мартинесийн хувьд 3 алдаатай байгаа учраас ер нь бол бас мэдээж шинэ 2 багийн тоглолт бол эрт дуусна гэдэг бол хэцүү тийм. Тэгэхээр тасалжуулагч нарт бол энэ завсарлаг болсон. Скрап. За нэг үгээд авсандаа Скрап голын зай шийдэлтэй амжилттай болсноор энэ тоглолтод амжилттай болгож байгаа ихний довтлого. Санчир 3 онооны шийдэлт нь оновчтой болсон. Тунгалгийн санчир. Саалаа. Брайс Джонсон Жагаралтаараа бөмбөгийг авцснаар Омны Эрдэнэ Майнерс онооны дөрвөлийг авч байна. Скрапын тааруу бөмбөг алтлыг шийдэх чадах уу? Магтанас яваад орцсон амархан байна. Нэмэлтийг шийдэлтийг KJ McDaniels гүйцэтгэхээр болсон юм. Магтанас. За харамсалтай чөлөө шийдэлтэй алдсан түүнийг хинч хайсан. Ингээд нэг тоглооны Скрап
Зүүн төвөд орсон хоёр хамгаалагч эсрэг өөрөө дундаа шидэж байгаа юм байна. Jordan Scrap онооны харьцааг 60 дээр pick and pop дээр үлдсэн. DeMarcus Cousins хоолын цаа шидэлтэй хаалцсан. Доор Инкбатын дэлгөө. Ойстой нэг өөрөөс орсон айлуулах заслаан дээрээс дамжуулалт гаргаад багийнхныгаа тоглуулах гэж хичээж байгаа. Тун дээрийн тулг маш хэцүү байдаас контакт бөмбөгийг хатуулсан. Хоёр хамгаалагч ирсэн. Бөмбөгийг амжилттай таасны чадлаа. 3-3 урагшаа McDaniels алхамт хийгээд явсан. Довтлогоо новчтой нэмэлт нэг шидэлтийг McDaniels-ийг оллоо. Зүүндээ хөдөлсөн тулаг дундаас туулахын шидэлт амжилттай болсон. McDaniels-ийн гарыг хэмжлээ. Төлгөө бөмбөгөн дээр баг зэрэг түүрдсэн нэг илүү дамжуултыг үлдээсэн. Инхватрын самбарцсан довтлогын амжилттай. За Славад явсан да Scrap хүнд байлаас дамжуулсан. Наран гэрлийн Батбаяр 3 онооны шидэлт амжилттай боллоо. Яа. За энэ бат сүүлийн 44 секунд тунгалын санчир аваад шийдсэн 3 онооны шидэлт амжилттай болсон. Тунгалын санчир. За санчир дээр бөмбөг ирсэн. Батбаяр түүнийг хамгаалж байгаа тунгалын санчир 3 онооны шидэлт амжилттай боллоо. Тунгалын санчир хизүү байдлаас явуулсан энэ удаа шидэлтэн цагаараа онсонгүй. Зангид 2-ын офтын дооны харьцаа 78-74-ийн харьцаатай өндөрч байгаа үзэгчтэй Сэлэнг Бодонсог албан ёсоор цувралыг 2-1 харьцаатай тэргүүлж игэлсэн. За гэхдээ үнэхээр л одоо сагсан бөмбөгийн гой сайхан яруудуудыг харуулсан лив нэгэн тоглолт байлаа шүү үзэгчтэй.